Мөндөр сувагт тавтай морил би бол хөтлөгч Инхбат. Хэргийн тавч нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэхүү нэвтрүүлгийг хуульч Агима бидэнд бэлтгэгүүргэдэг. Өнөөдрийн дугаарыг бид аз жаргалыг үйлдвэрлэдэг Bosso Container компани Shira Шарсууны хамттан болон Од Мөндөр сувгийн алтан гишүүд ивент итгэж байгаа. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Од Мөндөр сувгаар болон NTV телевизээр 83.3 107 хостелгооны Од Мөндөр радиогоор хүрч байна. За, өдрийн мэндэ. Өдрийн мэнд үргээ. За, энэ сэдвийн нэр бол амар л дуншигдж байна. Яг энэ болсон явдал уу те? Энэ бүр яг болсон явдал. Тэгээд дээрэс нь энэ хэрэг одоо хууль зүйн системд бас нэлээд маргаан үүсгэсэн хэрэг байгаа. Тэгээд тэр талаас нь бас ярьж өгөх юм байгаа юм. 12 настай хүүхдийг одоо бүх насаар нь хорих яллаа носон хэрэг баггүй юм. Тэгэхээр тэр хэргийн талаар хоёлаа ярьж өгөх болно. Магадгүй зарим нь сошиал медиа дээр энэ хэргийн талаар сонссон л байх гэж бодож байна. Би бол сонсоогүй юм байна. 12 настай тэгэд хүний аим охир байсан юм байна те. Тэ. Энэ Америкийн нэгдсэн улсын Флорида мужид 2011 онд гарсан юм нэг аимшигтай хэрэг байгаа байхгүй. Тэгэд энэ хэрэг бол 12 настай хүү Кристиан Фернандес гэдэг хүү өөрийнхөө 2 настай дүүгээ хөтлөн зодсон юм аимшигтай хэрэг байгаа. Ер нь бол энэ хэргийн маш харамсалтай. Зүгээр энэ дүүгээ алчсан энэ хэрэгээс гадна энэ гэр бүлийн хүчирхийлэл гэж ямар аимшигтай юм байдгийг те хүүхдийн үл томсорлох. Тэгээ энэ хүүхдийн сэтгэл зүйн гэмтэл гэж асуудлуудыг хөндөж гаргаж ирдэг юм хэрэг байгаа. Тэгээ дээрэс нь хууль зүйн системийн бас алдаа дутагдлыг гаргаж ирсэн, илчилсэн юм хэрэг байгаад байгаамаа. За хоёлаа шууд хэрэг рүү орох уу? За тэгээ. За Кристиан Фернандес хүү бол 1999 оны 1 сарын 14-нд Америкийн нэгдсэн улсын Флорида мужийн Майами хотод төрсөн. За ээжийг нь Бянела Сузана гэдэг. За хүүгээ өөрөө ээж нь 12 настай байхдаа төрүүлсэн. За хүүгийн аав нь бол Жозе Антонио Фернандес гэдэг хүн байсан. За 25 настай байхдаа ээжийг нь хүчинцэн хэрэгээр 10 жилийн ял авч исэн ийм итгээд байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл ингээд Кристиан хүүгийн амьдралын эхлэл нь өөрөө л анханасаа ийм хар бараан хийсэн гэсэн үг тийм ээ. Тийм байна. За Кристиан хүү 2 настай байхдаа 2001 онд Флоридагийн өмнөд хэсэгт ингээд бүр шүүн дунд нүцгэн ийм бүр маш бохир заваа ингээд хинээж анхаарлыг авдаггүй байдалтай юм ганцаар гудамжин шүүн дунд явж байхад нь цагдаа нар нэг удаа олж исэн юм. 2 настай байхад нь. Тэгээд тэр үед цагдаа нар олоход яасан бэ гэхээр хүүгийн эмээ нэг ойролцоо байдаг нэг мотелд ингээ кока хэрэглээд тэгээд тасраад унтсан. Тэгээд ээж нь хаашаа чи алга болсон. Тэр ээж нь тухайн үед 14 настай байсан гэсэн үг шүү дээ. Өсвөр насны хүүхэд 12 настай энэ Кристиан хүү төрүүлсэн болохоор те. Ер нь бол энэ хэрэгээс харах юм бол энэ арг гэрн энэ хүүд ерөөсөө анхаарал тавьдаггүй байсан гэдэг нь харагдаж байгаа. 2 настай хүүхдийг тэгээд ингээд хаана байгаа байхгүйг нь мэдэхгүй байж ин гэхээр те. За тэгээ энэ хэрэг явдлаас болоод одоо хүүхэд хамгааллын байгууллагын Кристиан болон одоо ээжийг нь хамтд нь асрамжийн газар руу илгээж исэн юм байна. Эмээ нь бол өсвөр насны охиндоо болон хүүдээ огт анхаарал тавьдаггүй гэр бүлийн хайхрамжгүй нөхцөл байдал анханасаа өссөн гэдэг нь харагдаж байгаа. За тэгээ энэ гэр бүл бол ерөөсөө юм тогтвор сууршилтай тогтсон газар байдаггүй байнга л нэг газраас нөгөөд юм нүүж явдаг хэцүүхэн амьдралтай байсан юм байна. За Кристиан хүү бас 8 настай байхдаа өөрийнхөө том үеэл одоо ахыхаа хүчирхийлэлд өртөжсэн нэг маш аимшигтай хар бараан дурсамжтай юм байна л да. Тэгээ энэ тэр том хүний хүчирхийлэлд өртөжсэн энэ үйл явдал бол Кристиан хүүгийн сэтгэл зүйд маш том шарах бүр дахиж дихээргүй те дараагийнх нь амьдралыг нь өөрчилсөн ийм том шарахыг үлдээсэн одоо гэмтлийг авч ижээ. 8 настай байхдаа. Тэгээ дараа нь ээжийнх нь нөхөр одоо хойд эцэг гэсэн үг шүү дээ те. Луис Галларага гэж хүн бас одоо амьдралд нь гарч ирсэн юм байна л да. Тэгээ хойд эцэг нь Кристиан хүүг байнга зоддог. Байнгын зодуур нүдүр дунд амьдэрдэг. Тэгээ нэг удаа бүр ингээд зодоод
нүдийг нь маш хүнд гэмтээгээд хүү эмнэлэгт очисон байгаа байхгүй. Тэгээ эмнэлэгт очиод нүдний торлог бүрхөвчин гэмтсэн үү барьсан уу гэд нарийн шинжилгээ хийх шаардлагатай болсон. За энэ үеэр эмчнэр хүүгийн биед үзлэг хийж чад эрдэнэтгийн зургаар ингээд хавиргыг нь өмнө маш хүндээр гэмтээгээд тэгээ бороолуулаад эдгээсэн байна гэдгийг бас олж мэдчихсэн. Тэгэд хүү нь ингээд бэртэж гэмтчихэд байхад ээжинч тэр хойд эцгэнч тэр ерөөсөө нуун дарагдуулаад бүгд ох эмчилгээ зохих одоо анхаарлыг огт өгдөггүй байсан байгаа даа. Тэгээд цагдаа нар яг энэ хэргийг олж мэдээд хүү байнгын юм хүчрхийлэл дунд амьдардаг байж болцсошгүй. Тэгээд дээрээс нь тэр хамгийн сүүлд зодсон нүдийг нь маш хүнд гэмтээсэн энэ гэмтэл бол угаасаа өөр гэмт хэрэг шүү дээ. Тэгээд цагдаа нар баривчлах гад ирсэн юм байна хойд эцгийг. Тэгээд ирэх үед нь тэр хойд эцгийн сэтгцэн өвчтэй юм. Шууд гэр бүлийнхнийхаа гэртээ байсан бүх хүний өмнө амиа орлоод одоо өөрийгөө бодчихдаг. Өөрийгөө ингээд зад дуулаад амиа хорлсон. Тэгээ яг энэ үед бол Кристиан хүү яг хажууд нь байж таарсан. Нүдээрээ бүр тэр үйл явдлыг гэрч басан гэсэн. Тэгээд энэ бүх үйл явдал нь одоо сэтгэл зүйч нар хожим нь юу гэж дүгнсэн бэ гэхээр ингээд хүний сэтгэл зүйд нэг флашбек үүсгдэг ийм гэмтэл гэх юм уу нэг юм нөхцөл байдал байд юм байна л да. Үе ингээд байжгаад гинт тэр аимшигтай хар бараанд дурсамж ч юм уу эсвэл тухайн тэр сэтгэл зүйн дарамт авж исэн маш хүнд нөхцөл байдлаасаа болоод огцом эмоц гаргадаг уур уцаар тий биеийг хянаж чадахгүй болдог. Тийм флашбек гэж нэрлэдэг юм тэр одоо нөхцөл байдлыг гэх юм уу сэтгэл зүйн гэмтлийг. Тэгээ тийм юмдаа болцсон гэж байгаа байхгүй. Сэтгэл зүйч нар тэгж дүгнсэн. За тэгээд сэтгэл зүйч Уильям Медоузийн тайланд Кристианы харгас зам байдлын асуудлыг 2002 оноос хойш буюу хүү 3 настай байх үеэс хийсэн гэж дүгнэдэг юм байна. Тэгээ хүүгийн энэ бага наснаас холбогддог байсан асуудлууд нь ямар төрлийн үйлдэлүүд байсан бэ гэхээр ер нь юм жоохон харгастай байсан юм шиг байна. Тэгээд зүгээр гудамжинд байжсэн муурыг ингээд савж алсан байгаа юм. Өгтлэн саваад. Тэгээд сургууль дээрээ ер нь бол бас байнгын зодон цохон хийдэг. Тэгээд сургууль дээрээ бас юм нэг гаж бэлгийн тийм үйлдэл дурайж хийсэн. Сургууль дээрээ бүр тийм мастурбац хийсэн барьсан гэл ачаачаа хэрэгт холбогддог болсон. Тэгээд хүүхдүүдтэй зодон хийх нь бол байнгын холбогддог хэрэг нь байсан. Тэгээ энэ бүхэн бол хүүг юу гэж тодорхойлоход хүргэжсэн бэ гэхээр энэ хүү бол том болоод тий хүчрхийлэл үйлддэг юм гэмт хэрэгтэн болох магадлал маш өндрөө гэж сэтгэл зүйч нар дүгнэжсэн юм байна. Гэхдээ хамгийн одоо хачиргалтай ч гэхэд хаашаа Кристиан хүү сургуультай маш онц сурдаг байсан юм. Хичээлдээ дандаа үнэлгээ авдаг юм ухаантай хүү байсан болно. За тэгээд ээж Бянела Сузана нь хүнтэй суугаад 25 настай байхдаа энэ Кристианаас гадна дахиад өөр 3 хүүхэдтэй болсон байсан. Өөрөөр хэлбэл хүү доороо 3 дүүтэй ээж нь бол 4 хүүхэдтэй гэсэн үг шүү дээ тий. За тэгээд хойд эцгээс нь одоо тэр нөгөө нэг Дэвид Галарага гэдэг нөгөө зодддаг байсан хойд эцэг нь шүү дээ. Тэр хүнээс ингээд 2 настай Дэвид, 5 настай Луис, тэгээ бас 4 настай нэг юм охинтой байсан юм. Тэдний гэрүүл нь бас л хүнд хэцүү амьдрал, ядуу тарчиг байдалтай амьдардаг байсан. Нийтийн байранд амьдардаг. Тэгээд хамгийн гол асуудал нь ээж нь ерөөсөө хүүхдүүдэд хайхардаггүй. Байнга л ингээ үлдээгээд хаашаа ч гараа авчдаг. Тэгээд энэ жоох хүүхдүүд нь те одоо 2 настай, 5 настай, 4 настай энэ хүүхдүүд дандаа л өөрсдөө үлддэг байсан. Ингэж байжгаад 2011 оны 3 сарын 14-ний тэр нэг аимшигтай өдөр энэ өнөөдрийн яригдж байгаа энэ хэрэг болсон байна. Ээж нь өглөөний 9 цагийн орчимд хүүхдүүдээ одоо ганцраг нь үлдээгээд банк руу явж гинэ. За тэгээ Кристиан хүү тухайн үед 12 настай байсан. За дүү Дэвид нь 2 настай байсан. За 4 настай нөгөө охин дүү гээ бас ингээ хараад үлдсэн байгаамаа. Тэгээ юунаас ч болсон мэдгэцгүй гинтхэн нөгөө нэг Кристиан хүүгийн нөгөө флашбек нь хөдлөөд гинтхэн нөгөө хойд эцгийнхаа өөрт нь ингээ гаргадаг байсан хүчрхийллийн тухай ч тийм үү гинт бодоод
маш их уур нь хүрсэн гинэ. Бие барьж чадахгүй уур нь хүрээд. За тэгээд тэр уурандаа 2 настай дүү Дэвидийг ингэж өргөж аваад ханд байсан ин номын тавиурлуу ингээд 2 удаа толгоогоор нь савж өргсөн юм. Савчсан толгоогоор нь. Тэгэхээр тэр жоохон хүүхэд чинь 2 настай хүүхэд чинь юм жоохон байлгүй яхав тий. Эдгээр 12 настай хүүхэд ч гэсэн ерөө зурган дээрээс харах юм бол бас өсвөлөн том хүүхэд байгаа тий. За тэгээ энэний улмаас нь Дэвид хүүгийн гавлын яс нь хуураад тархинд нь цус харвсан. За зүүн нүд нь хамар нь ингээ хөхрөөд нэцраад ухаангүй болсон байна. Ухаан алдаад унчихсан. Тэгээд энийг нь харсан Кристиан тухайн үед бол айсан л юм байна л да, өөрийнх нь мэдүүлгээр дүүн ингээ гинтгүү ухаан алдаад унаас сэрэхгүй байхаар нь маш их айсан гэж өөрөө хожим ярьсан байдаг. За тэгээд дүүгөө өргөөд орон дээр авч хэвтүүлээд ээжигээ дуудсан. За ээж нь ирээд Дэвидийг ингээ ухаангүй хамар амнаас нь цус гараад ингээ байж байгааг хараад тэгээ мөсөөр жин тавиад ингээ хүлээ сэрхийг нь хүлээгээд ингээ байгаад байсан баахгүй. Ямар ч эмнэлгийн түргэн тусламж ч гэдэм юм яаралтай арга хэмжээ аваагүй. Яг л нөгөө Кристиан хүү өмнө янз бүр болоод бэртэж гэмтсэн байхад нь нууж талхлаад өнгөрөөдөг байсан шигэ юм бодсон уу яасан. Тэгээ ингээ хүүтэн жин тавиад ингээ хүлээгээд байгаад байсан. Харамстай нэмж өстө тэ энэ 2 настай хүүхдээ бүр ийм үхэл амьдралын зааг дээр бүхэл бүтэн 8 цаг гаруй байлгасан. Ухаан орохгүй. Тэгээд ингээд 8 цаг хүлээж жагаад ухаан орохгүй болохоор нь эцэст нэг юм эмнэлэгт аваачиж үзүүлсэн байгаа байхгүй. Тэгээд хамгийн бас муухай жигшмээр нь хүүгээс хэрхээ хүлээгээд ингээд гэртээ суужсан гэд хэлээд байгаа шүү дээ. Энэ үедээ ингээд цагдаа нар хожим гар утсуулан гэрт нь байсан тоног төхөөрөмжид үзлэг шалгалт хийхэд ингээд интернетээр иймэрхүү хайлт хийгээд bijсэн гинэ ингээд толгоон гэмтэл хүүхдийн тархины дөргөлт ухаангүй байдал тэгээд эцэст нь нэг юм хамгийн ойрын ингээд Сент-Лю гэсэн эмнэлэг энтергээд хайлт хийлгээд суужсан байгаа. Тэгтээ зүгээр бас ингээд зүгээр тархины дөргөлт мөргөлтгээ хайжсан болов гэхэр үгүй. Утсан дээр ингээд дуу татаад тэгээ гар утсны юм дэлгэцний хамгаалагч энэ төр хайлт хийж мэгээд YouTube үзээс суужсан байна. Тэгээд энэ бүхэн хожим нэгэ гарч ирсэн хүн болгон л ээжийг нь буруутгасан л да мэдээж ямар ч эцэг их хүн бол энэ үйлдэлийг ойлгохгүй тий. Яаж чаддаг байна. За ингээд орон 17 цагийн орчим Дэвидийг эмнэлэгт аваачиж үзүүлэхэд бяцхан хүүг эмчнэр алидийн аварч чадхааргүй бүх зүйл нь хожимдсан байна гэж эмчнэр хэлдэгэ. Тэгээд ингээд эмнэлэгт ирснээс хойш 2 хоногийн дараа тархи нь үхчихсэн, бүрэн үхчихсэн гэдэг энэ ноштойгоор хөрхий хүү нас орсон. За цагдаа нар энэ хэргийг шалгаад гэрт нь шалгалт нэгжлэг бол мэдээж хийсэн. Тэгээд гэрт нь одоо их хэмжээний юм цусны толбой бол олсон байгаа даа. Шалан дээрээс, орон дээрээс, дээр цаамц хөшиг, одоо өмд утлууц гэдээ олсон. Гэхдээ тэр номын тавиурлуу дүүгээс авчихсан гэж хэлээд байгаа шүү дээ. Тэр хавьяас нь ерөөсөө тийм юу олоогүй гэдэг байгаа байхгүй. Цус мус ч юм уу, эвдэр чимхэрсэн зүйл ерөөсөө олдоогүй гэдэг. За тэгээ хэрэг гарсны маргааш буюу 2011 оны 3 сарын 15-нд цагдаа нар Кристианыг баривчилж аваад хүүг 1 цаг 24 минутын туршид байцаасан. Гэхдээ энэ дээр бас асуудалтай. Цагдаа нар хүүг байцаахтаа шүн дунд байцаалтыг эхлүүлсэн. Тэгээд үүрийн 3 цаг 30 минут хүртэл байцаалт явуулсан байгаа байхгүй. 12 настай хүүд дээ шүү дээ. Тэгээд хүүд хийсэн байгаа. Өмгөөлөгч авах хэрэгтэй, дуугүй байх хэрэгтэй гэх мэтчлэнгээр энэ яагаад тэгэхээр энэ нүгээс хожим нь байцаалт авсан бичлэг нь олон нийтэд ил болсон л доо. Тэгээд цагдаа нар хэдийгээр ингэж эрхийг нь танилцуулж байгаа боловч хүү бүр илэрхий учрыг нь олохгүй, ойлгохгүй байгаа нь маш илэрхий байсан. Яг тэр байцаалтын үеэр ерөөс ойлгоогүй байхгүй өмгөөлөгч авах юм уу, яах юм. Ингээд би мэдүүлэг өгөөд үнэнгээ хэлчихвэл яах юм бэ гэдгийг ерөөс учир нь цаад наад ерөөс ойлгоогүй байна. Тэгээ ингээд босон үйл явдлыг ингээд хүүхэлдээ ашиглаж агаад Дэвидийн толгойг хэрхэн ингээд ханын тавиурлуу савд зогсноо харуулад ингээд үнэнгээ шууд хэлсэн байдаг. Тэгээ хүү хэлэхдээ гинтгэн ингээд хойд эцэгтэй маш их уур хүрээд тэгээд би тэр уураа
Дэвидэд гаргасан гэж хэлсэн байдаг. За тэгээд Дэвидийг цогсны дараа ингээд дүүн огт хөдлөхгүй байхаар нь Кристиан маш их айсан гэдэг гэгээч бас хэлдэгэ. За тэгээд хууль цагдаагийн байгууллагын Кристианы ээжийг ч гэсэн мөн хайхрамжгүй хандсан гэдэг үйлдэлд буруутгаж хэрэг үүсгэн шалгаж исэн. За Кристиан хүү ингээд 12 настайдаа дүүгийнхаа аллагын буруутан болж шалгагахдаа одоо энэ дээр гол маргаан үүссэн баггүй. Насанд хүрсэн хүнтэй адилхан статусаар буюу одоо 1-р зэргийн хүн амны хэрэг хийсэн гэдэг үндслээр бүртгэгдсэн одоо нөгөө ялын дүгнэлт өгдөг штэ те. Энэ ял сонссон хамгийн залуу хүн болсон байгаа түүхэндээ. За тэгээд яг энэ 2 настай дүүгийнхаа амнасанд хүрсэн гэдэг хэрэгээс гадна дахиад нөгөө өөр хэрэг давхар шалгагдаад явуулсан нь нөгөө 5 настай үеэл дүүдээ Кристиан бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн гэдэг бас нөгөө өөр хэрэг нэмэгддэг. За тэгээд энэ хэрэг нь ингээд 2 хэрэг давхар шалгагдаад явж исэн юм байна. Тэгээ шүүх хурлын туршид мэдээж өмгөөлөгч нар бол Кристиан 12 настай 6 дугаар ангийн хүүхэд учраас энэ өөрийнхөө хууль ёсны дагуу идэх эрхийн талаар үнэхээр ойлгох тийм одоо чадамж байхгүй мэдээгүй штэ гэдэг нэг үнцгийг маш их гаргаж исэн. Яг тэгэхээр цагдаа нар одоо гол нотлох баримт бол өөрийнх нь хэрэгэ хүлээсэн мэдүүлэг болчиход байна штэ. Яг тэр үед чи хөндлөнгийн өөр гэрч одоо нөө дүүн байсан юм уу те. Гэхдээ тэр нь мэдүүлэг нь нотлох баримтын чанар шаардлага хангаж гин үгүй юу. Ямар ч гэсэн өөрөө ингээд шууд анхны мэдүүлгээр хэрэгэ хүлээсэн учраас энэ шууд өөрийнх нь эсрэг нотлох баримт бол авчиж байгаа. Тэгэхээр өмгөөлөгч нар мэдээж хүү өөрийнхөө хууль ёсны эрхийг ойлгоогүй мэдээгүй гэдэг үндслээр маргах маш том тийм аргумент маргааны зүйл болж шүүх хурал дээр мэтгэлцсэн байдаг. За тэгээд өмгөөлөгч нь бол Анжела Кори гэж хүн Кристианыг насанд хүрсэн хүнтэй адилхан гэж шүүхээр шийтгэж тэг бүх насаар нь хорих ял тулгаж байгаа нь одоо энэ хүүхэд чинь илэрхий 12 настай насанд хүрээгүй хүүхэд өсвөр насны хүүхэд энэ бол яалтчгүй системийн алдаа явж гинэ гэдэг нь маш ширүү маргаан явсан. За тэгээд энэ хэрэг олон нийтийн дунд яг энэ үеэс төгж ихсэн байгаа юм. Насанд хүрээгүй хүүхдийг бүх насаар нь хорих ял өгж гинэ гэд. Тэгээд энэ олон нийтийн шүүмжлэлийг маш ихээр дагуулх болсон. Тэгээ энэ дээр хүмүүсийн асуугаад байдаг юм үгүй эн чинь улс болгонд л хууль байгаа штэ тий. Тэр хуулийн дээр 14 нас хүрээгүй бол ч гэдэг юм уу 16 нас хүрээгүй бол ингэн тэгнэ гэсэн зохицуулт энэ усад байгаагүй юм. Яагаад бүх насаар нь хорих ял өгсөн бэ гэд. Тэгэд яг эн чинь өөрөө яг үнэ яг тийм байхгүй. Тэгээд яагаад бүх насаар нь хорих ял өгвөө гэд. Прокурор нь үндсэндээ тийм шийдвэр гаргаад шүүхэд насанд хүрэгчдийн шүүх рүү энэ хэргийг шилжүүлсэн асуудал байгаа байхгүй. Тэгээд яг энэ одоо системийн алдаатай үйлдэлээс болоод энэ хэрэг өөрөө алдартай болсон. Тэрнээс биш бас магадгүй Америкт энэ төрлийн хэрэгүүд зөндөө гардаг байж магадгүй 12 настай хүн анхудаага насанд хүрэгчийн адилаар ял нолоо гэх мэт энэ нэг гарчигтай мэдээллүүд таблоидууд дээр маш их гарч исэн. Тэгээд 12 настай хүүхдэд те бүх насаар нь 20 ял оноох чинь өөрөө яг юм тохиромжтой шийтгэл мөн үү өсвөр насны хүүхдэд те олон нийтийн дунд хилцүүлэг их явсан. За тэгээд 2011 оны 6 дугаар сард одоо шүүгч нар их танхимын шүүгч нар Кристианыг яг насанд хүрсэн хүчгээрэл 1-р зэргийн хүн амны хэрэгт ингээ буруутай гэж үзээд насан туршийн 20 ялыг дав заалдах эрхгүйгээр оноосон. Оо тийм үү. Тийм. Начтай бүр. Тэгээд одоо тийм нэг цаазаарах ял байхгүй наач хамгийн өндөр ял юм ба шүү дээ. Тэгээд дээрэс нь маш хамгийн өндөр ял. Давж заалтах эрхгүй гэхэр чинь магадлангаар орох эрх энэ төр нь байдаг юм уу? Байхгүйгээр ч тийм эрхгүйгээр бүх насаар нь хорих өгчөж байгаа хгүй. 2 настай дүүгээ алсан хэрэгээр ч одоо ямар цурал аллууг маллаг үлдсэн байгаа шүү дээ. Яг мэдээж хүн болгоны аим үнэтэй. Гэхдээ бас л 12 настай хүүхдэд гэхээр тий. Тэгээ яг энэ Jackson Ville-ийн түүхэнд хамгийн залуу энэ төрлийн ял авсан анхны ялтан хүүхэд болсон байна.
За хоёул ивент итгэжтэй Тэгээд- танилцуулаад тэгээд үргэлжлээ. За Энэ тэгээд бүр зөвхөн алга гэхээсээ илүү задлаг гэж зааж арай л их өндрүүлээд хэлчих шиг боллоо. Бүр маш олон юмыг цаанаас цаашаа нь судлах ч юм уу маш олон сэдвийг хүрээг хамарсан ийм хэрэг болж хувирж байгаа гэж харагдаад байна л та. тийм. Одоо ээж байна, эмээ байна ч гэдэг юм уу. Тэгээд нийгмийн хариуцлага гэдэг юм уу. Нийгмийн ажилтнуудын хариуцлага гэдэг юм уу. Тэгээд ер нь бүр маш тийм өндөр авсан ийм хэрэг шиг харагдаж байна. Яг тийм болсон уу тийм. Яг үнд гэсэн. Тий. Нийгэм даяараа энэ асуудлыг хилцэж яг энэ үнэхээр хүүгийн буруу байсан уу? Энэ бүх насаар нь хорих яллыг энэ хүүд өгөөд тэгээ бүх юм зүгээр болчих уу? Яг энэ ялан тэгээд энэ хүүнд хүүд тохирсон юм уу? Тэ? Гэх мэтчлэн маш олон асуудлууд гарч ирсэн. Тэгээд хууль зүйн систем бас яагаад тэгээ ийм энэрэнгүй биш. Аимшигтай ял оноож байгаа юм би насан туршаагүй хүүхдэд. Тийм тэгээд бас наач сэтгэл зүйн өөрчлөлт энэ төр ч гэсэн байгаа юм байна шүү дээ. Сэтгэлийн шарахтай, травматай хажууд нь хүн амиа орлож исэн хүн байж хат чинь тэрийг очиж эмчлэх ёстой энэ төр гэж зөндөө юмнуудыг хийх л байж тэгээд за хоёлаа ярьцсан ивент итгэгчэн дараа ярилцъя. За өнөөдрийн дугаарыг маань бид аз жаргалыг үйлдвэрлэдэг Монкондын брендийн Shira гэдэг нэртэй шар сүний амттан ивент итгэж байгаа. За Монкондгийн маань ийм шар сүний амттан шинээр гаргаж байгаа юм билээ. Энэ яадаг вэ гэхээр шар сүний хатуу чихрийг зөөлөн 99 чихэр болгоцсон ийм шин төрлийн амттай юм байна. За бүтээгдэхүүний ач холбогдол нь D болон B витаминаар баялаг, элсэн чихрийн агуулмж бага, уургийн агуулмж өндөр, за мөн каль, кальц, цайр агуулснараа даваа талтай юм байна. За энэ амттанг маань баруун дөрвөн зам болон 5 шард байдаг боос агуулах худалдаагаар болон бүх сүлжээ дэлгүүрүүдээр мөн бөөний төвүүдээр худалдаж авах боломжтой. За мөн Монкондгийн Facebook-ийн хаягаар чатботтой чатлаад тэгээд захиалаад хөргүүлээд авах боломжтой юм байна. Манай Монконд ч нэг гоё штэ. Дандаа нэг цагаан эдэттэй холсон тийм амттангууд гаргадаг байхгүй юу? Тий. Тэр арцтай шоколад энэ төр байсан штэ. Тэр ч юм айгүй гоё юм байл штэ. Тий. Гоё шүү. За ямар ч гэсэн хэцүү мэдээний дундор. Манай агич нэрээ урагшаа доктор хамгаалах явцсан байгаа. Боломж гарвал чам руу хүм явах юм бол яг нэг Монконд өгж явуулъя заяа. Тий, бэлгүүний өтөр л ойлон руу явуулаарай. За тэг. Тий. За үргэлжлэе та яаж шүү нэр. За тэгээд харамсалтайгаар ингээ хүү 12 наснда насаараа хоригдох ялыг авсан. Гэхдээ энэ дээр ажилласан өмгөөлөгч нар бол хүүд хэдийгээр одоо хууль зүйн туслал цаг үнгүй үзүүлж исэн ч гэсэн хүүд бууж өгөөгүй, хүүгийн хэрэг дээр бууж өгөөгүй. Америкийн нэгдсэн улсын дээд шүүхэд гомдол гаргаж явсан. За ингээд 2012 онд одоо дээд шүүхийн шийдвэр гараад одоо хүүхдэд энэ паролгүйгээр насан туршийн ял өгөх нь өөрөө үндсэн хууль зөрчиж байна гэдэг үндслээр хэргийг нь буцаагаад анхан шат руу хилцүүлэх юм боломжтой болгосон байна. Өмгөөлөгч нар нь рууггүй хөдөлж явж байгаад үндсэн хууль зөрчсөн гэдгээр нь нотлуулж юу гэмдэ хэргийг буцаалгаж чадсан байна. Энэ өмгөөлөгчдийн үйл ажиллагааг нь би бас энэ хэргийг уншиж байхдаа бас ийм мондог өмгөөлөгч нар ер нь байдаг шүү. Манай Монголд ч гэсэн зөндөө би хүнийхээ төлөө ямар нэг ч төгрөг тэр хэрэгээс авахгүй. За авсан байлаа ч гэсэн ингээд хэрэг нь олон жил сунжирсан эсвэл хэргийнхаа төвөгчлөөс хамаарат ингээд олон жил ингээд яваал идэг тийм хэрэгүүд бас байдаг. Тэ одоо эрүүгийн хэрэг, хүн амьдын хэрэг гэдэг том хэрэгүүд төр бас тийж явдаг. Тэгээд үнэхээр хэргийнхаа төлөө, хүнийхээ төлөө бууж өгдөө тийм мондог өмгөөлөгч нар бас байдаг байхгүй. Тэгээд хүүд бол яалтчгүй хэдийгээр үнгүй ажиллаж исэн ч гэсэн сайн өмгөөлөгч нар таарчтэй гэж би бас бодсон. Яг үнэ. Яг нэг өмгөөлөгчдийн нэр хүнд гэдэг юм уу? Тим юм ер нь манад жоохон тийм өрөөсгөл яваад байдаг штэ. Өмгөөлөгч бол хүн гэмт хэрэг хийцэн байсан ч гэсэн хин нэгнэр өмгөөлөх хэрэгтэй шүү дээ. Тэр чинь шүүхийн шатанда гин буруутай тогтоогдоогүй л бол тэр өмгөөлөх хэрэгтэй байдаг. За тэгэнгүүт манайхан юу гэж ойлгоод гэхээр энэ гэмт хэрэг хийсэн тодорхой байхад чинь яад өмгөөлөд байгаа энийг ийм хандлага байдаг байхгүй. Энэ дээр сошиал дээр саяхан нэг бой болчихсон шүү дээ. Тэрэн дээр нөгөө Facebook дээр би бас пост хийчихсэн. Нөгөө манай нэвтрүүлгээр өмнө орж исэн мэрэгэн гэдэг өмгөөлөгчийн ажиллаж исэн хэрэгтэй нь холбогдуулаад одоо гэмт хэрэгтэйг өмгөөллөө гэдэг
агуулгаар тэр өмгөөлөгч рүү нийтээрээ дайрж тавьчихсан шүү дээ. Юу гэсэн үг вэ? Мэдээж хүнээ өмөрлгүй яах вэ чинь? Ажил нь нэгдүгээр, хоёрдугаарт нь хүн өөрөө өөртөө итгэл үнэмшилтэй байх хэрэгтэй. Хэдийгээр өмгөөлөгч нь байгаа ч гэсэн өөрийнхөө үйлчлүүлэгчийг гин бурууг гэдэгт бат итгэлтэй байгаа бол тэрнийхэн талаар яагаад өөрийнхөө байр суурийг бас илэрхийлж болохгүй болцсон тийм нэг юм тийм. Яг үнэ тий. Тэгээд яах ёстой хүмүүсийнхаар бол ингээд нийтээрээ эба жишээлбэл нэг нөхрийг гин буруутай гэд хилцсэн бол би тэрнийхэн төлөө одоо тэрэнд нь нийцүүлээд байх ёстой юм уу? Ийм нэг сонин сэтгэлгээтэй байгаад байдаг. Тэгэхээр за өмгөөлөгчийн тухай гэж ярьж байгаа төлөөр хадварчлаа. За тэгээд өмгөөлөгч нар бол бууж өглгөө явсаар Америк нэгдсэн улсын дээд шүүх хүртэл заргалдаж явж ээж үндсэн хууль зөрчсөн гэдэг энэ үндслээр гомдол гаргаж явж байгаад 2013 оны 3 сарын 4-нд 2 дахь удаагийн шүүх хурлыг хүүд товлуулж чадсан. Одоо ингээд боломж гаргаж ирсэн тийм. Энэ 2 дахь удаагийн шүүх хурал дээр шүүгч нь бас их юм reasonable хүн таарсан бас санагдсан. Mallory Cooper гэж хүн байгаа байхгүй. Энэ хүн энэ хэргийн материалуудыг бүхэлд нь дахиж авч ингэж шалгаад Кристианы энэ гимбурууга хүлээсэн энэ байцаалд өгсөн мэдүүлгээ штэ. Үүнийг нь хүчингүй болгосон байна шүүгч. Яагаад гэхээр энэ хүү өөрийнхөө эрхийг бүрэн ойлгоогүй. Тэгээ дээрэс нь насанд хүрсэн хүн байхгүй багт чинь Кристиан хүүг ганцаарангийн ингэж өрөөнд суулгажгаад өөдөөс нь ингээд бүдэн цагдаа нар суугаад байцаагаад байгаа байхгүй. Тэр нь тий хүүхд гэдэг чинь ер нь бол ингээд ер нь тусдаас л юм хараат айгу өрөвдөлтөн шүү дээ. Тэгээ тийм багт чинь ингээд өөдөөс нь хүмүүс тэгж байцаалт хийгээд байхад тэр хүүгийн байцаалт өгөө суужсэн хүүгийн сэтгэл зүйд ямар байсан бол таа. Ямар дарамт нь бас мэдэрч исэн бол те магадгүй өмгөөлөгч нь гээд ч юм уу эсвэл нэг юм хууль ёсны асран хамгаалагч нь гээд хүмүүс хажууд нь сууж исэн бол бас арай өөр нөхцөл байдалтай өөр тайлбар өгөхч байсан юм билүү. За тэгээ өөрийнхөө би үнэхээр яг хэдийгээр энэ хэргийг үлдсэн ч гэсэн би ингэж болох юм байна гэд хэрэг бүрэн эрхээ ойлгоцсон байсан бол өөрөөр тайлбар өгөхч байсан юм билүү те. Тэгэхээр энэ бүх нөхцөл байдлыг шүүгч харгалзаж үзээд гимбурууга хүлээсэн мэдүүлгийг нь хүчингүй болгосон. 2013 онд гэсэн. Нөө ял авснаас нь хойш 1 жилийн дараа гэсэн үг шүү дээ. Тэгээд сэтгэл зүйч нар бас хүүдээр дүгнэлт гаргасан байдаг. Энэ Кристиан хүү бол маш хүнд хэлбэрийн сэтгэл гутралтай. За тэгээд одоо эцэг эхийн анхаарал дутмаг тийм сэтгэл зүйн гэмтэлтэй. Тэгээд ер нь бол энэ байдлаасаа болж юм хүчирхийлэл үлдэх хандлагатай байдаг юм байна гэсэн юм агуулгатай дүгнэлтийг гаргаж өгсөн байдаг. За тэгээд энэ өөрийнхөө үйлдсэн дүүгээ саваад алчсан энэ үйлдэлийг алдаа гэж юусоо буруу юм хийж гин гэдгээ яг ингэж ухамсарлаж ойлгож би эндээс ингэж алчээ. Би эндээс ингэж өшөөгөө авчиг гэсэн юм тийм бодол юусоо байгаагүй гэж дурдсан байдаг гэдэг. Энэ бас сэтгэл зүй бас нэг сонин өнцөг юм шиг санагддаг. Яг ингээд хүн буруу юм хийж байхдаа тэрнийгээ тэ буруу юм хийж байгаа гэдгийг ухамсарлахгүй байна гэдэг чинь өөрөө бас нэг сэтгэл зүйн амар тийм хэвийн биш үйлдэл шүү дээ тэ. Гэхдээ хэвийн хүмүүс гарахааргүй тийм. Тий. Үзэн ядаад үзэн ядал уур дургу хүрээд ингээд хэрвээ тэгж байгаа бол энэ чинь ингээд алчээ гэсэн хин нэгэнд хандсан тэр нэг сонзонгийн юм байх ёстой шүү дээ тий. Гэтэл хүүд бол ерөөсөө тийм байгаагүй гэж байгаа байхгүй. За тэгээд энэ хэрэг улс орон дээр шуугаан тарьсан 12 настай хүүд ингээд нөгөө нэг бүх насаар нь 20 хял оноосон байсныг ингээд шинчлэх хууль зүйн системийн хувьд шинжилэл хийх шаардлагатай гэдэг ийм акц бүр улс орон даяар явсан байдаг. За тэгээд 2023 оны 2 сарын 8-нд Кристиан насанд хүрэгчдийн шүүхээр биш яг энэ нөгөө нэг өсвөр насны хүүхдийг шүүх тусдаа байдаг шүү дээ тий. За тэр шүүхээс 2 удаа ял сонсдог эхний ялыг нь хүчингү болгочихсон. За тэгээд энэ дээр бол нөгөө нэг санаатай бус аллага
За тэгээд aggravated battery буюу хүндрүүлсэн battery нөгөө хүндрүүлсэн юу гэх юм нөгөө battery чинь өгдөг лээ. Хин гинэ. Зодоод нөгөө хүү дээрээ гинт хэргийн зүйл залтыг нь яриад байна. За энэ үеэс ямар ч хэрн бол нэг ямар үг гинэ? Aggravated battery гэж гинт хэргийн зүйл залт байгаа байхгүй юу? Одоо хүн зодоод бэртэж гинтийгээ тэгтээ алах зорилго байхгүй. За. Тийм. Гэх юм уу? Энэ нөө сэтэл нь маш чухал шүү дээ, тийм. За тэгээд энэ үйлдэлээсээ болж ял аваад ял нь бол ийм сонирхолтой гэхэд чашаамтай бас арай насан туршдаа хоригдох ялыг бодох юм бол хамаагүй бага юм л да. 19 нас хүртэл нь шоронд хорих. За энэ нь бол 2018 оны 1 сарын хүртэл хүүхдийн хорих ангид байлгах. За тэгээд сурлагдаад гарч ирснийхэн дараа 8 жилийн хугацаанд тэнсэн харгалзах ял оноо гэсэн. Тэгээд яг гоо зан байдлаас нь хамаараа 5 жилийн дараа дуусгаж болно гэсэн ийм нөхцөлтэйгээр за тэгээд дээрэс нь хүүхдийн шоронд хоригдож байгаа үедээ боловсролын сургалтуудад хамрагдах хэвээр, эмчилгээнд хамрагдах хэвээр гэх мэтчлэн ийм албатан яг хүүхдэд тохирсон ялыг өгч байгаа байхгүй ядаж л те. За ийм ял бол өгсөн байна. 2 дахь удаагийн шүүх хурлаар нь. Тэгээд өмгөөлөгч нь Хэн Хокс энтер нь бол үнэхээр хүнийхээ төлөө ажиллаж чадсан санагдсан. За тэгээд 2 дахь удаагийн шүүх хурал дээр нь орсон прокурор Анжела Кори гэж хүн бол бас хохирогчийн эрх ашгийг бодож ийм шүүхийн шийдвэр ялын санал гаргасан гэдгээ бас хожим нь дурдсан байт юм байна. За энэ дээр бас нэг юу ярихгүй орчлоо. Нөгөө 5 настай үеэлдүүдээ бас бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэдэг нэг юм хэрэг давхар яваад байсан шүү дээ, тэ. Тэр хэргийг нь нотлох баримт дутмаг зөрчилтэй мэдүүлгүүд өгсөн. За тэгээ дээрэс нь нөгөө өөрийнх нь өгсөн мэдүүлэг нь хүчингү болсон зэрэг үндслээр хэрэгсэхгүй болсон байна. Өөрийнх нь хэрэгүүдээс нь хасагдсан юм билээ. За ээжд нь бас хайн ханцсан гэдэг үндслээр шалгалт хийгээд явж байгаа гэжсэн тий. За тэгээд ээжийг нь 2012 оны 3 сарын 28-нд одоо нөгөө шууд бус аллага хийхэд нөлөөсөн гэх юм уу? Ийм үндслээр бол гинбуруутад тооцсон. Тэгээ нөгөө хүүхдүүдээ хараа хяналтгүй орхисон, 8 цаг хүлээсэн, ямар ч дэмжлэгийн яаралтай тусламж үзүүлээгүй. За тэгээд дээрэс нь өмнө нь Кристиан хүү бүр өмнө нь штэ хөлн ингээд бас хугарцсан юм байна. Тэгэд хугарцсан байх үед нь огт эмнэлэгт очихгүйгээр 2 хоног гэрт нь байлгаж агаад тэг сүүлд нь эмнэлэгт аваачаад үзүүлэхдээ ингээд тоглоомын талбай дээр осол одоо тоглоомын талбай дээр тоглож байгаа гидцээ маа гэж худлаа ярьж мэдүүлэг өгчсэн зэрэг бүх асуудлууд нь ил гарч ирээд яг анхандаа бол ээжд нь 13-аас 30 жилийн ял төлөвлөжсэн ч гэсэн бага насны хүүхдүүд бас үлдчихэж байгаа болохоор тэнсэн харгалзах ял ээжд нь оноос юм билээ. Яамаар юм дээ нэр. Харин тийм. Тэр ээж бол үнэхээр энэ хэргийг гарахад нөлөөсөн маш чухал хүн гэж бодож байна. Яг тэгэхээр тэр хойд эцгийнх нь гаргаж байгаа тэр аимшигтай хүчирхийллүүдийг нь харсаар байж ээж даймжруулсан байгаа байхгүй. Хүүгээ тэгээд зодхыг нь болиулахгүй эсвэл ямар нэгэн арга хэмжээ авахгүй хууль цагдаагийн байгууллагт хандахгүй тэгээд энэ нөхөртөөгөө тэр нийлээд хүүгийнхаа бэртэл гэмтлийг нуугаад ингээд байждаг. Тэгэхээр яалтчгүй ээж бол энэ шууд буруутай гэж би бол бодож байна. Ер нь эцэгхийн хараа хяналт шууд энэ ч таа. Энэ ээж ч буруутай тэр эмээч буруутай. Энэ хүүхний аав ээж хоёр нь ч гэсэн. Чи дөнгөж 12 тоотой хүүхэд гаргачаад байж хахад тэр эмээ өвгийн үүрэг гэдэг чинь энэ дээр бүр маш чухал байхгүй юу? 12 настай хүүхдээ яаж асрахыг мэдэхгүй шүү дээ тэрийг. Тэгэхээр эмээ өвөө тэн дээр хамаг одоо юуг гартаа атгаад тэр хүүхэд өөрийнхөө охиныг болоод өөрийнхөө ачийг өсгөх ёстой байтал тэр хоёр тэр үүргээ хүлээсэнгүү.
Тий. Тэгээд 12 таа ингээ хүчрхийлд өртсөн тэр жоохон хүүхэд чинь өөрөө тэгээд цаашаа том болохтой мэдээ сэтгэлийн шархын сэтэрдэг ч юм уу би ч сэтгэл зүйч биш л дээ. Гэтэ тиймэрхүү юм болсон болов уу гэж таамаглаж чинь ер нь бараг тэгсэн л байж таараа. Яг л тийм юм болсон байх магадлал маш өндөр. Анханасаа ийм хүчирхийлэл одоо тэгээд ийм хараа хяналтгүй байдал энэ бүхэн дунд тийм харж өсөж байгаа хүүхэд бол сэтгэл зүйн хувьд хүчирхийлэгч болж өсөж байгаа юм л та тийм. Тэгээд тэр зодон зохион сургууль дээр хийдэг барьдаг. Энэ магадгүй нэг талын бусдаас авах анхаарлыг тийм байдлаар авдаг гэж магадгүй. Сургууль дээр зодон хийгээд тэгэхээр нь гэж хүний нүдэнд гоё кул харагддаг ч юм уу. Ингэснээрээ хүний чинь бас нэг attention шүү дээ. Хүний анхаарал авч байгаа шүү дээ, тий. Өө энийг гэдэг шүү, тэгдэг шүү. Тэр тийм байдлаар бас магадгүй ингээд нэг талын сул талыгаа нөхж байгаа хэлбэр нь ч юм уу гэж би бас бодоод идэв. Хүү одоо энэсээ гарцсан уу, тий? Тий, яг одоо энэ 2026 онд энэ хүү чинь өөрөө 2018 оны 1 сарын 15-нд яг 19 нас хүрч байгаа байхгүй. Тэгээ яг хүрснийхаа маргааш өдөр нь шоронгоос суллагдсан. Тэгээд 8 жил хүртэл юм тэнсэн харгалзахын ял авсан байгаа байхгүй. Тэгвэл нөгөө 8 жил хүртэл тэнсэн харгалзах ялаа идлэгтэй шүүх цагдаагийн байгууллагаас тодорхойлж өгсөн газарт ажил хийх, тодорхойлж өгсөн газарт ажиллах. За тэгээд насанд хүрээгүй хүүхдүүдээс хол байх, зөвшөөрөл бусдын зөвшөөрлгүйгээр ингэж харьцахгүй байх ч гэдэг юм уу. Тэгээд янз бүрийн юм сургалт мургалтнуудад хамрагдах гэх мэт ийм нэг даганд биелүүлэх ёстой үүрэг даалгавруудтайгаар 8 жилээ нийтлэдэг юм байна л да. За тэгээд энэ жил тэр хугацаанд дуусж байгаа. Тэгээд одоогоор бол энэ Кристиан Фернандес гэдэг энэ залуу ийм сайн дурын байгууллагт ажил хийдэг гэсэн байлээ. Өөрийнхөө туулсан амьдрал энтрийн талаар ингэж яриа хэлцүүлэг хийдэг, хүмүүст бас ингэж туслахыг хичээдэг ч гэдэг юм уу. Ийм байдалтай байгаа гэсэн байна лээ. Тэгэд энэ хэрэг өөрөө яагаад маш алдартай болсон бэ? Алдартай болсон хэрээрээ бас буцаад энэ хүүхдийн амьдралд нь бас нөлөөсөн гэж нэг сошиал дээр нэг ютуберийн яриа байна лээ. Би бас тэрийг тийм шүү гэж би бас бодсон. Тэр хүн одоо ингээд 12 настайдаа ял аваад одоо ч 27 настай залуу болсон байгаа даа шүү дээ, тий. Тэгтэл ингээд дүүгээ алсан хүн гэдгээрээ сошиал дээр танигдчихлаа. Тэгээд нийгэмдэр гараад ирдэг. Тэгээд одоо яг сайн дурын ажил хийгээд ингээд би ийм амьдрал туусан, ингэсэн юмаа тэгсэн юм гэдгээ ярихаас өөр баг ингээд чимээгүй амьдрах боломж өгөөгүй юм шүү. Өөр нэг тийм юм хийх нөхцөлийг баг өгөөгүй нийгэмд тэгээд шийдэгчсэн юм шүү гэсэн бодол бас яг үнэ төрсөн. Тэгээ энэ асуудал чи өөрөө маш олон хэрэг өөрөө маш олон асуултыг ардаа ингээд үлдээчихэж байгаа байхгүй тий. Тэгээд энэ хүү яг ял авсан энэ явдал нь өөрөө өөрийнхөө ах дүүсийнхаа системийн ч гэдэг юм уу энэ бүх ачааг өөр дөрөө үүрсэн юм биш байгаа да. Тэгээд шийдэл нь яг үнэхээр тохирсон байсан уу? Тэ. Тэгээ шүүх нь ер нь энэ хууль шүүх ер нь яг энэ хүүд тусалсан юм уу? Яг тусалж чадсан уу? Хожим нь. Их мэдчлэн ер нь тэгээд маш олон асуултуудыг л үлдээж ийн л да. Тэгээд тэр эмнэлэгт ингээд одоо төсөөлж бодож чинь тэ. Тэр эмнэлэгт ингээд зодуулаад ирсэн байсан тэр хүү. Тэр жаахан хүүгийн талаар ингээд бас бодохоор ямар амар байсан бол та хөрх юм. Харин тийм ээ. Яг хоёлаа нэг хэнийг чи хэн блэ? Фернандес те. Тий. Энэ хүүг Кристиан Фернандес за энэ хүүг нэг өмөрөөд байгаа юм шиг ер нь яриа л орчлоо л да. Мэдээж энэ бол дүүгээ хороосон тэр бол үнэ гин тэр хийсэн. Маш буруу мөрөө. Тий. Гэхдээ энэ чинь өөрөө сэтгэл зүйн асуудалтай. Одоо зарим хүмүүс ингэдэг штэ. Зөвхөн гэрийнхэн л мэддэг сэтгэл зүйн асуудалтай хүүхдүүд байдаг. Тэгээ тэрийн нийгмээрээ ингээд хэлэнгүүд миний хүү тэгдэг юм а та нар ойлгоочтой гэж хэлээд байдаг. Тэнгүүд Кристианы нөхцөл байдлыг зөвхөн гэрийнхэн л мэдж байгаа байхгүй. За гэрийнхэн ч мэдэхгүй юм байна. Энэ юу хинч мэдэхгүй байсан юм байна. Хинч мэдэхгүй байсан баг та ер нь. Тийм, сэтгэл зүйн асуудалтай бүх тийм хэрэг үдүүлээ. За ингээд хүний дүүх амиг хөрөөчлөө гэхэд бид нар бас энэ хүний талаас нь бас харах хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй энэ гэмт тэргэл хийцэн юм чинь энэ халуурчин шууд тамийн тоогоор игээд шатаах хэрэгтэй гэдэг
Энэ бол жоохон буруу хүнлэг биш юм л болчиход байгаа юм л та. Энд чи өөрөө ийм асуудалтай хүүхдээ ингэсэн байхад яг түүнд тохирсон одоо тэр эмчилгээ байдаг юм уу, шийтгэл байдаг юм уу юу гэдгийг тэр бүгдэнд яг энэ хүнлэг нийгэмдээ тохирсон тэр шийтгэлүүдийг оноох ёстой байх. Тэгээд одоо эхний шийтгэл бол арай л байлаа. Тэгээд хоёр дахь нь бол яг тийм тохирсон шийтгэл оноосон юм шиг байна. Тэгээд задагчудаа сайхан засарч гарч ирээд тэгээд нэрэл яг үнийг хэлэхэд өөрийнхөө амьдралыг ярихаас өөр аргагүй л одоо нөхцөл байдалд очижтэй нэр. Тий. Тэгээ одоо өсвөр насныхны талаар ойлоо өнөөдрийн дугаар дээр ярьж байгаа учраас сүүлийн үед бас сошиал дээр би нэгэ бүглээдсэн зодсон барьсан гэдэг хэрэгүүд нэлээд явж байна л та. Тэгээ зарим нь энэ хүүхдүүдэд ял оноох хэвээр, зарим нь одоо юу ч гэдэг бараг цаазын ялаас хэрэгэ мэргэ гээл нэг дахиад өмнө ярьдаг байсан юм одоо ярьж ах шиг байна. Тэгээ энэ дээр яалтчгүй тэдгээр хүүхдүүдэд холбогдох хууль зүйн хариуцлага байхаас өөр арга байхгүй. Толгойг нь илээд те энэ маань тийм, энэ маань ийм сэтгэл зүйн юм асуудалтай юм ч гэдэг юм уу. Эсвэл эндийн тэгтийн ингээд бас өнгөрөх зүйл бол ерөөсөө биш. Яалтчгүй. Тэгээд энэ дээр холбогдох хууль цагдаагийнхаа яалтчгүй ажиллахгүй болвол энэ хүмүүс чинь хэдийгээр нас нь бага тарих одоо хөгжил нь бүрэн дуусаагүй байгаа ч гэсэн бие хаагаараа ч тийм одооны хүүхдүүд чинь ямар том болчихсон байгаа вэ те бие хүчээрээ бол магадгүй нэг 12 настай хүүхэд надаас л өвчтэй баха ер нь бол тэр энэ хүүхдүүдээс гарах үйлдэлийг бид нар урьдчилан таамаглах боломжгүй болчиход байгаа байхгүй. Тэр холбогдох хууль зүйн хариуцлага юмнуудыг тооцож явах нь зүйтэй л гэж би бол боддیں۔ Гэхдээ насанд хүрээгүй хүүхэд гэдгийг бид нар маш сайн бодолцож үзээд хүнд эргээд бас амьдрах нийгэмдэр гарч ирэх тэрийг нь одоо харгалзаж үзэж маш зохистой шийдвэр гаргаж иж яал оноод юм уу эсвэл те зүгээр нэг юм нэг сануулга өгөөд ч тийм үү ингээд тэнсэн харгалзаж маргалж энэ нь бол дараагийн хүүхдүүдэд нь сургамж өгөхгүй л зүйл гэж би боддог штеп. Ер нь ингэсэн дараа нь энэ талаар ч юм уу нэвтрүүлэг хийсэн дээр баг. Ер нь бол ийм бүл ийдсэн сургуулийн орчны ийм дээрлэхэлтийн асуудал бол зөндөө тийм кейсүүд бол байгаа шүү дээ, тэ. Тэдгээрээс манай улсад одоо саяны хэрэгтэй ч юм уу дөхөө тийм яг тэр манай улсад одоо нөхцөл байдалтай адилхан тэр кейсийг олж сонгож аваад тэгээд нэг нэвтрүүлэг хийвэл илүү зүгээр болоо тийм ээ. Тэгээ. За баярлалаа гээ. За баярлалаа. За одоо баярлалаа ч гэж одоо их л хэцүү хэрэг ярьлаа. Тэгээд одоо хоёлаа тийм ярьжтэй гэхгүй. Тийм ээ. За өнөөдрийн дугаарыг маань бид аз жаргалыг үйлдвэрлэдэг Монконди брендийн Шира шар сууны хамттан болон Од мөндөр сувгийн алтан гişүүд ивент итгэлээ. Нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн Од мөндөр суугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 хостолгоны Од мөндөр радиогоор хүрсэн. За гээ дараагийн дугаараар уулзъя. За баяртай. За бай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Удаагийн банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхүй, Монголд ялах болтугай.